Миний нэрийг амар жаргал гэдэг. Би Дулмаалын ээдэг 13 жил ажиллаж байна. Дулмаалын ээдэг ажиллаж байгаа гоё санагдсан. Энэ усуудад дэлхийн хог гадаа даарч байгаа хөрч байгаа ийм усуудад хаалцаа, халуун хаалцаагаа өвчлж байгаа. Зүүн нөхцөлтэй амьдардаг. Тэгээд энэ гадаа зарим нь гадаа удамжинд гудамжны усуудаас хаалцаа ядарч өдөрсөн усууд хөл гар муутай хаалцаа муутай усууд явж байгаа. Энэ усуудад тусалж байгаа нь халуун нэг өдөр тэгсэн халуун хаалцаа байгаа тийм. Маш энэ усуудын өдөр болгон ажлын 5 өдөр ажиллаж байгаа. Ажлын 5 өдрөөс гэр бүл халуун хоол идэх гээд наашаа хар хөтөн наашаа гүйд ирээд халуун хоол идэж уцаа баярлалаа гэд гараа явуулна. Тэр усууд Дулмаалын эзэн тэгэл одоо ингээд нөгөө гэр мөрөөр айлуудаар бас явж хоол тарааж мөрөөж тэгээд энэ усууд нь ядарсангүй гэрчүүл тэгээд хөл гар муутай усууд тэр бүгдэндээ өөрхөн халуун хоол нэг өдрийн хоолыг хоолцоо хийж өгөөд аваач өгөөд халуун хоолтой өдөр хичээл сургууль жоохон хөвгдөж хичээл номд үйж байгаа болохоор ирээд халуун хоолоо халаагаад ичээд халуун хоол авч өгч байгаа даа нөлөөлж нийгэмд их нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Дулмаалын өөрт нөлөөлж байгаа зүйл нь болохоор нийгэм тустай зүйл хийж байгаа. Яг энэ усуудад халуун хоол цай хийгээд халуун хоолцоогаа өвчилж байгаа. Ажилчтайгаа ороод танилцаад тэгээд энэ эд тоол өгж байгаа. Тэгээд энэ бүгдэнд баяртай уртай гарч байгаа. Дурсан заяг баяр өгдөг гэдэг юм да. Тэгээ таны хоолыг магтсан уу? Магтна. Энэ чи хоол айгуу гоё амттай сайхан байна. Халуун сайжраад баярлалаа гэж хэлж явж байгаа. Тэгээ бас ирж байгаа хүмүүсүүд нь тий ирж байгаа хүмүүс тий сайн гарсан ч бүр идээлээ. Тий зогсохгүй. Тий ахаад нэмээд нэмээд халуун хоолтой сайхан баг. Та тэгээд нөгөө хоол хөргөхөд та тусалдаг тий. Хүргэлтэн цог хүргэлтэнтэй явдаг. Энэ усууд хөл гар муутай гүгшчүүлтэй хараа жоохон үүтэй тийм ус ядарсан усууд байдаг. Тийм. Зарим нөгөө хүүхдүүд бол зарим хүүхдүүд нь болохоор манайх чи айлуудад нэг 15 6 усууд хоолой тийм бүргэлтээр явж одоо энэ хүүхдийн үйл тий зарим нь хоолтой зарим нь хоолгүй нээс хүүхдүүдээр эцэг хүүхдүүд бүгдээр гараа авчдаг хүүхдүүд нь өөрхий гэртээ үлдээд хоолцоо юу яа. Дуулын байг бол таны амьдрал хэрхэн өөр байхсан бэ гэж та төсөлж байна. Ер нь жоохон бас баргаар хасан багтай. Тий. Хэрэг та дуулын дэмждэг эсвэл ажилтны хүмүүстэй нэг зүйлийг хуваалцах юм бол энэ зүйл юу ах вэ? Одоо баярлалаа. Маш их баярлалаа. Та бүхэн тусдын болж бүгдэнд нь баярлалаа.